Мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг бид одоо хэлэлцэж батлах гэж байгаа. За энэний өмнө бол энэ 7 хоногийн одоо Бямба гараг 10 дугаар сарын 20-ны өдөр хэрэглэжид амралтын газар одоо Монгол банкны зүгээс хүлээн авалтыг зохион байгуулж. За энэ хүлээн авалтанда эдийн засгийн байнгын орооны гишүүдийг өрсөн байна. За энэ иймэрхүү үйл ажиллагааг бол миний бол сүүлийн одоо сонгогдсноос хойш эсэргүүцэж байнга хэлж байгаа. Монгол банкныханд нэг бус удаа хэлсэн. Ийм үйл ажиллагаа болоо. Ийм үйл ажиллагаа бол эдийн засгийн байнгын хорооноос тодорхой гишүүд очиж болно. Гэтэл эдийн засгийн байнгын хороо 19 гишүүнтэй гэдгийг мартаж болохгүй. Үүний дээр улсын их хурл 75 гишүүнтэй гэдгийг мартаж болохгүй. Бүх хүмүүсийг ингэж худалдаж авч, бүх хүмүүсийг ингэж лоббидж өөрийнх нь эсрэг хэлэх одоо үггүй болгож ингэж ажиллана гэж байхгүй. Монгол банкны ерөнхийлөгч ёс зүйн алдаа бол хийж байгаа. Тэгээ ийм байдлаар удаа дараа Төв банкны тухай хуулийн шинжилсэн найруулгыг төслийг хэлэлцүүлэх, батлагдах явцад удаа дараа ийм хүлээн авалт, ийм одоо хүнд нөлөөлөх ажиллагаа хийсэн. Батлагдсны дараа мөн батлагдсныхаа бас талархал гэж бас хүлээн авалтуудыг хийж ирсэн. Энийн миний хувьд бол бойл гэдгийг удаа дараа шаардж ирсэн. Очтгүй ийм арга хэмжээнд бол очихгүй. Тэм учраас энийг шаардаад миний хувьд бол бас дийлэхгүй байгаа. Тэм учраас сэтгүүлчид та бүхэн маань бас сурвалжилж өгөөрэй. Монгол банкны ерөнхийлөгчөөс яагаад ингэж байд юм бэ? Очиж байгаа хүмүүсийг би бол шулуухан хэлэхэд энэ бол авилга авч байгаа. Зохион байгуулж байгаа хүмүүсийг шулуухан хэлэхэд энэ бол авилга өгж байгаа үйл ажиллагаа гэж үзэж болно. Энэ бол ашиг сонирхлын шууд зөрчил. Үүний улмаас юу болж ийн гэх юм бол өчигдрийн эдийн засгийн байнгын орооны хурал дээр хэлсэн. Мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ одоо хэлцэх хэсгийг шийдэж яхад улсын хурлын гишүүдээс Монгол банкны ерөнхийлөгчийн өдөөс зөрөгтэй дуурдаг хүн байхгүй болсон байна. Ганц нэг хүн дуурах гэхлээр Монгол банкны ерөнхийлөгч өөдөөс нь хэрэлдээд, хэдэрлээд ингэж одоо сууж идэг болсон байна. Тэм учраас өнөөдрөөс эхлээд би Монгол банкны ерөнхийлөгч Баяр Цаахны албан тушаалаас нь чөлөөлөх буюу хариуцлага тооцох энэ асуудлыг бол тавихаар босноо. Та бүхэнд албан ёсоор мэдэгдэж байна.